Сайн байцгаана уу? Өөрсдийн төрлийн нутаг болох Өвөр хангай аймгаа танилцуулах болсондоо таатай байна. Өвөр хангай аймаг нь 1931 онд байгуулагджээ. Улаанбаатараас 430 км зайд оршдог. Нутгийн хойд хэсэгт Хангай нурууны салбар уус, өмнө хэсгээр нь Алтай нурууны салбар уустай. Нутаг дэвсгэр нь Хангай тал хээр говийн бүсэд хуваагдана. Эрдэнэзүү хід Монгол улс дахь хамгийн том бурхны шашны барилга архитектурын дурсгал бол Эрдэнэзүү хід юм. 1585 онд Автайсан хаан суурийг тавьжээ. Эрдэнэзүү хід нь 400 харьцан 400 м тэг дөрвөлжин ханан хэрэн бүхий 108 суврагтай юм. Буган чулуу 4000 жилийн тэртег Эртний овог аймагуудын өвөрмөц дурсгалын нэг юм. Өвөр хангай аймгийн нарийн тэйл сумын дахын зураг төвшөө нэртэйгээр олдсон байдаг. Хадны бичгийн дурсгал Өвөр хангай аймгийн богд сумаас 100 урагшаа 18 км дорших Дэвшин хадны зурагт хийгээстэй морин тэрэгний дүрслэлийг гаргасан. Энэ дурсгал нь ховор судлаачдын сонирхлыг татсаар байна. Хад чулуунд аргал, янгир, ан амтан гөрөөс болон ном сум морьтой хүн зэрэг тухайн үеийн аж ахуйг зурж үлдээсэн байдаг. Тэвш уулын булш богд сумын төвийн зүүн хойд талаар орших хар хөрмөн өнгийн хөрөн чулууг уулыг тэвш уул хэмээн нэрлэдэг. Бага тэвш уулын эргэн тойрон олон үеийн булш хэрэгсүүр хадны сүв зураг нэн элбэг. Бууг янгир, тэмээ, адуу, нохой зэргийг хаданд хонхойлгон зурсан зураг. Өвхөр ямар нэгэн зүйлийг чиглүүлсэн өвхөр тачаа бараа эцэг. Морь хөтөлсөн хүм морьтой болон явган хүмүүс адуу мал тууж яваа зэрэг дүрслүүд байдаг. Булш хэрэгсүүр Өвөр хангай аймагт хүрэл зэвсгийн үеийн хэрэгсүүр дөрвөлжин булш зэрэг байхаас гадна хар орон бат төлзий, баян гол, баян өндөр, хужир цумдын нутагт хүннүүгийн үеийн булш байдаг. Хайрхан дулаан сум хамгийн олон хэрэгсүүртэй сум юм. Өвөр хангай аймгийн үзэсгэлэнт газрууд. Өвөр хангай аймгийн Батүлзий суманд байрлах улаан цутгалан нь хүрхрээ нь зуны дэлгэр цагт гадаад дотоодын аялагч жуулчдын үзхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм. Өвөр хангай аймгийн Орхон голын баруун бид цутгах улаан голд үссэн 20 гаруй метр өндрөөс бух 10 орчим метр өргөн хүрхрээ юм. Монгол түмний морины их шүтэн. Өвөр хангай аймгийн 10 хэр сумаас 15 км газарт буюу алдарт 10 талд байрладаг. Энэхүү цогцлборыг 2007 оны 8 дугаар сард олонний хүртэл болгосон байдаг. Шүтэнийг босгосон газрын нэр нь Баян толгой бөгөөд эрт дээр үеэс хурдан морь уйдаг хүмүүс дахиж шүтэж ирсэн төдийгүй алдарт 10 хэр хэмээх хурдан хөлгийн төрж өссөн газар ажээ. Их шүтэний төв хэсгийн талбайн диаметр нь 10 м, хүндэтгэлийн 2 баг нь 5 м өндөртэй юм. Төхөн хід Өвөр хангай Ар хангай аймгийн нутгийн загт Хужирт сумын төвөөс баруун хойшоо 40 км, Батүлзий сумын төвөөс 50 км зайтай өндөр овоот буюу Шивэт улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асаг хадтай өндөр уулын оройн байц хадны багавтар дэвсэг дээр оршдог. Уулын билээс хід хүртэл 5 км өгсөж хүрнэ. Монголын анх дугаар богд Зан Узар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтцтой газрыг сонирхон таалж 1651 онд бясалгал үлдэх буюу чулуу хантай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг Дубхан буюу бүтээх байр гэж нэрлэжээ. Энэ үг нь сунжирсаар өдгөө төхөн болсон байна. Өндөр гигэн зан базар тус хийдэд сууж байхдаа 1686 онд соён бүсгээ зохиож ур ухааны оргил болсон хосгүй нандин бүтээлүүдээ уралжээ. Хужиртын аршин Өвөр хангай аймгийн Хужирт сумын нутаг Орхон голын сав газарт Хангай нурууны салбар Шунхлай, Гуа, Шивэт уулсын дунд далайн төвшнөөс дээш 1600 м-т Улаанбаатараас 390 км оршдог. Карбонат, сульфат, натрий, кальцийн арилгатай фторт, азотын халуун аршин бөгөөд үе мөч арсны өвчин, арсны гэмтэл эмэгтэйчүүд мэдрэлийн өвчний үед голдуу хэрэглэнэ. Хужиртын аршааны сувилал нь байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 350-аас 600 хүн хүлээн авах хүчин чадалтай. Арц богд уул Өвөр хангай аймгийн богд сумын нутагт орших арц богд уул нь бага богд уулын зүүн хоолойгоор зааглагдаж баруун үзүүр нь бага богд уултай 20 гаруй км газраар зурсан байдаг. Уулсын ар тал нь ихц нилээд хатархаг говийн шинжтэй. Ноён ориглон далайн түвшнөөс дээш 2477 м өндөр их баян уул. Уулын өвөртөл нь нилээд налуу олон салбар уулстай. Арц богд уул нь салбар уулсын хамт 180 км үргэлжилдэг. Өвөр хангай аймгаас төрөн гарсан алдартнууд. Өндөр гигэн Зан Узар нь Монголын улс төр нийгэм шашин соёлын үнээр цэцгэлтэн шарын шашны анхны тэргүүн анхдугаар богд явцан зам хотод юм. Тэрээр 1635 онд халахын томоохон язгууртан Түшээ Тангомд орчи 2 дугаар хөвгүүн болж одоогийн Өвөр хангай аймгийн Эсэнзүл сумын нутаг Эсэнзүл гэдэг газар төржээ. 1639 онд Зан Узарыг 5 настайд нь анхдугаар богд явцан зам хотогтаар тодруулж халах Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилсөн. 1649 онд Цастын орныг буюу төвдөө зорж Бурхны шашны эрдэм сурвалжсан бөгөөд
Нутагтаа ирээд олон сүм хийд байгуулсны нэг нь Өвөр Ангай аймгийн Батүлзай сумын нутаг Шивэт ууланд байрлах бүтээлийн хийд буюу Түвхэн хийд юм. Өндөр гэгээн зам газрыг Монголын Микеланжело хэмээн бэлгүүн номч Вимберенч үнэлсэн байдаг. Тэрээр 1686 онд соён бүсгийг зохиож майн бүтээх арга, жарлаг зогслын тайлбар хэмээх бүтээлүүдийг зохиохон зэрэгцээ ногоон дарих, цагаан дарих, язгуурын таван бурхан зэрэг бурхтыг бүтээсэн хүн төрлөختний урлагийн түүхэнд хосгүй бүтээл болжээ. Мөн 1723 онд Зан газрын нэрэмжит Дүрслэг урлагийн музей байгуулсан нь Улаанбаатар хотод байдаг. Монгол улсын баатар Лувсан цэрэнгийн аюулш. Өвөр Ангай аймгийн Төгөрөх сумын нутаг Ихрийн Буц гэдэг газар 1922 онд төржээ. Түүний ээж Ширв гэх хүн байсан. 1922 оны 100 өөд нүүж явтал хонгор хайрхны урд ойролцоо байх Ихрийн Буц гэдэг газар давхар биетэй байсан Ширв туншиж нүүдлийн замд нэрэлжээ. Ингээд тэндээ нэг хоноод маргааш нь шинэ хүндээ аюуш гэдэг нэр өгөөд цааш нүүж нүүн утсан гэдэг. Лувсан цэрэнгийн аюуш нь Монгол ардын армийн байлагчаар цэргийн алба хааж байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанц хүүгийн давааны их бэхлэлтийг тагнах үүргийг 8 дугаар сарын 19-нд авч их хүчээсээ төрүүлж дайсны бүлмэтийн голын цэгүүдийг тусдагсаар 11 удаа шархацсан ч дайсантай баатарлагаар тулалдсаар амь өргөжээ. Түүнд 1945 оны 9 дугаар сарын 26-нд Монгол улсын баатар цол хүртээсэн билээ. Түүний шарлыг туралдаанд оролцсон газар болох бүгд найрамдах Хятад ард улсын Хибэ мужийн Жамбын хошуунд байрлах Жанц хүүгийн даваа буюу чуулалт хаалганы давааны ард оршуулсан байдаг. Энэ газар нь тухайн үед Японы эзэнт гүрний цэргийн чуулалт хаалганд байгуулсан их бэхлэлт байсан бөгөөд Монгол зөвлөлтийн зайчид хүчтэй тулалдаж байжээ. Түүнд зориулж одоогоор Жанц хүүгийн даваа болон Өвөр Ангай аймгийн Арвайхэр хотод дурсгалын хөшөө босгосон байдаг. Өвөр Ангай аймгийг зорж очих ёстой 7 топ шалтгаан. 1. Монголын түүхийн төвцийг хар орин. Хар орин нь их Монгол улсын нийслэл байсан түүхт газар. Эндээс Чингис хааны эзэнт гүрний дэлхийн талыг эзэлж байсан түүх эхэлсэн. Хар орин музей, археологийн олдрууд, чулуун бичиг, түүхэн дурсгалууд үзэх боломжтой. 2. Буддын шашны төв Эрдэнэзүйд. Эрдэнэзүйд нь Монголын анхны буддын хийд бөгөөд 1586 онд байгуулагдсан. ЮНЕСКОд бүртгэгдсэн орхины хөндийн соёлын өвийн гол хэсэг. Хамгийн эртний сүм уран барилга бурхан шүтэн хадгалагдаж байдаг. 3. Улаан цутгалан хүрхрээ. Монголын хамгийн үзэсгэлэнт хүрхрээнүүдийн нэг 24 м өндөртэй орхон гол дээр байрладаг байгалийн сүр хүч гоо үзэсгэлэн мэдрэх газар. Цуслан жуулчны баазуудтай явган аялал, морин аялал хийхэд тохиромжтой. 4. Малчны соёл амьдралтай танилцах. Өвөр Ангай аймаг бол мал аж ахуйгаар тэргүүлдэг аймаг. Уламжлалт нүүдлийн амьдралтай газар. Малчныг эрт зочилж, сүү, цагаан эдэн амтлах, хоньны ноосоор гар урлал хийх зэргийг туршиж үзэх боломжтой. 5. Нутгийн гар урлал, органик бүтээгдэхүүн. Арсын идэл, эсгийн урлал, уламжлалт хувцс, сүү цагаан эдээ, зүгийн бал гэх мэт Мэрийн Өвөр Ангай брэндтэй бүтээгдэхүүнүүд. Хар орны зах зээл болон нутгийн зах эдгээрийг худалдаалан авах боломжтой. 6. Байгальд амарч стресс тайлах боломж. Орхины хөндийн улаан цутгалан Батүлзай Түвхэн хийд орчмын байгаль бол тайван сэтгэл амраасан орчин. Аялагч завсарлага хэрэгтэй хүмүүс маш тохиромжтой. 7. Жуулчны баазууд сайн хөгжсөн. Хар орон Батүлзай улаан цутгалан орчим, жуулчны баазууд, гэр буудлууд, замын үйлчилгээ харьцангуй сайн хөгжсөн. Гадаад дотоод жуулчдад зориулсан аяллаа маршрут хөтөж орчуулагч олдоход хялбар байдаг. Горыг нэгэн зэрэг мэдрэх цорын ганц газар